Сайн байцгаана уу? Эхний сарын 3 дугаар цахим хичээлдээ тавтаа морилно уу? Номныхоо 13 дугаар хуудсанд анхаарлаа хандуулаарай. Особны зэймэна буюу биеийн төлөөний үгний талаар авч үзцгээе. За, я буюу би, ти буюу чи, он тэр эрэхтэй, она тэр эмэгтэй, оно тэр амьгүй зүйл, ми бид нар, ви та нар, они тэд нар гэсэн үгнүүдийг бүгдээрээ цээжилцгээе. Биеийн төлөөний үг нь цаашдаа үйл өгтэй холбогдсон биеэр хуйлдаг тул энэ маш чухал. За 12 дугаар дасгал буюу цвичний 12. Подивитесь на образки, прозвучуйте особные имена, а поуживайте подобно геста. За зургийг ажиглаад зураг дээр байгаа тохио зангааг ашиглан биеийн төлөөний үгээ давтаарай гэж байна. За багшаагаа дагаад уншаарай. Өөрлөг үгээ заагаад я, би. Хажууд хүн рүүгээ заагаад ти, чи. Эрэгтэй хүн рүү заагаад он. Эмэгтэй хүн рүү заагаад она. За ми бид нар. Ви та нар. Они тэд нар. За томруулдаг шилтэй хэсэг буюу дөрмийн хэсэг. Словеса бит буюу байх болох гэсэн үйл үгийн талаар авч үзцгээе. За англи хэлтэй хүмүүс бол to be үйлөх гэж ойлгож байна. Ясэм би бол, тиси чи бол, анана е тэр бол, ми исмэ бид бол, ми истэ та нар бол. За анисоо тэд нар бол гэсэн утгатай орж иж байна. За ард талын хүснэгтэнд анхаарлаа хандуулаарай. Үгүйсгсэн хэлбэр буюу за монголоор би биш гэсэн утгатай орж ирнэ гэсэн. За хамтдаа багшаагаа дагаад уншаарай. Нэсэм би бол биш. Нэси чи бол биш. Нэни тэр бол биш. Нэсмэ бид нар биш. Нэстэ та нар биш. Нэсав тэд нар биш гэсэн утгатай орж ирж байна. За бүгдээрээ дөрмийн дэвтэртээ эдгээрийг яг хүснэгтэн хэлбэрээр нь хуулж бичээд нүдлэн тогтоогоорой. За цэвчний тринадцать буюу дасгал 13. Послухайте апокуйте позорна висловност е. Доторжуйте славны пришизбук. За CD 1-9-ийг сонсоод үсгийн дуудлагыг анхаараарай. Үгийн үргэлт тэ е үсгийн дуудлагыг болон үгийн үргэлтийг ажиглаарай гэж байна. За бүгдээрээ энийг дагаад хэлээрэй. Sem, si, je, sme, ste, jsou, nejsem, nejsi, není, nejsme, nejste, nejsou. Дасгал 14 буюу цвичний 14. Анализуйте формы доплинтегдо. За дасгал ажлыг ажиглаад ямар биеийн төлөөний үгдэр байна гэдгийг нь бичээрэй гэж байна. За жишээлбэл нэг дээр иси, ти, истэ, ви гэх мэтчлэн та бүхэн минь бүглээрэй. За номны томруулдаг шилтэй хэсэг буюу дөрмийн хэсэг орж ирж байна. Словеса буюу үйл үг. Энэ удаад бүгдээрээ үйл үгийн одоо цагийн талаар авч үзцгээе. Бодит ертөнцийн хүн амьтан юмс үзэгдлийн үйл хөдлөл явц байдлыг зааж
цаг төлөв биеийн айтай өгүүлбэрт ихэвчлэн өгүүлбэрийн үүрэг гүйцэтгэдэг ботид үгсийг үүл үг гинэ. За чех хэлний одоо цаг дээр үүл үг нь 5 хувилалтай байдаг. За чехийн одоо анхны хэлбэр дээр үүл үг нь Т төгсгөлтэй. За монгол үүл үг бол Х төгсгөлтэй гэдэг тийм үү? Авах, өгөх гэх мэтчлэн. Чех дээр бол брат, визит, студават гэх мэтчлэн Т төгсгөлтэй байдаг. За үүл үгийн одоо цагийг байна, тэгдэг гэж ойлгож байна. За привнитэршида буюу 1-р хувилал. За бүгдээ авч үзцгээе. 3-р бие буюу оноо дээрээ төгсгөлтэй болдог үгс байгаа. За биеийн төлөвний үгнүүдтэй бид нар мэддэг болсон. За я укажу гэвэл би үзүүлж байна. Ти укажеш чи үзүүлж байна уу? Она укаже тэр эмэгтэй эрэгтэй үзүүлж байна. За ми укажемэ бид үзүүлж байна. Ви укажете та нар үзүүлж байна уу? Они укажу тэд үзүүлж байна гэсэн утгатай орж ирж байна. За друха тэршида буюу 2-р хувилал, 3-р бие дээрээ нэ төгсгөлтэй болдог. Ихэвчлэн ноуд төгсгөлтэй үйл өгс багтдаг. За бүгдээрээ нэг жишээ авч үзцгээе. Тискноуд буюу хевлэх гэдэг үйл үг байна. Анхны хэлбэр нь Т төгсгөлтэй байдаг гэж та бүхэнд хэлсэн. За багшаа дагаад уншаарай. Я тискно би хевлэж байна. Ти тискнеш чи хевлэж байна уу? Онана тискнэ тэр эрэгтэй эмэгтэй хевлэж байна. Ми тискнэмэ бид хевлэж байна. Ви тискнэтэй та нар хевлэж байна уу? Они тискнау тэд хевлэж байна. Тэршида буюу 3-р хувилал. 3-р бие дээрээ Е төгсгөлтэй болдог. Ихэвчлэн оват төгсгөлтэй үйл өгс багтана. За працават буюу ажиллах гэдэг үйл үгийг авч хувилгая. Я працую би ажиллаж байна. Ти працуеш чи ажиллаж байна уу? Онона працуе тэр эмэгтэй тэр эрэгтэй ажиллаж байна. Ми працуемэ бид ажиллаж байна. Ви працуете та нар ажиллаж байна уу? Они працуёв тэд ажиллаж байна гэсэн утгатай болж байна. 4-та тэршида буюу 4-р хувиллын талаар үзцгээе. За 3-р бие дээрээ урт зөөлөн и төгсгөлтэй болдог. За разумнет буюу ойлгох гэдэг үйл үгийг авч хамтдаа уншицгаая. Я разумим би ойлгож байна. Ти разумиш чи ойлгож байна уу? Онона разуми тэр эрэгтэй тэр эмэгтэй ойлгож байна. Ми разумимэ бид ойлгож байна. Ви разумите та нар ойлгож байна уу? Они разуми эсвэл разумнеи тэд нар ойлгож байна гэсэн утгатай. Пата тэршида буюу 5-р хувилал. За 3-р бие буюу онона дээрээ урт төгсгөлтэй болдог. Ихэвчлэн ат төгсгөлтэй үйл өгс багтана. За делат буюу хийх гэдэг үйл үгийн жишээг хамтдаа уншицгаая. Я делам би хийж байна. Ти делаш чи хийж байна уу? Онона дела тэр эрэгтэй тэр эмэгтэй хийж байна. Ми деламе бид хийж байна. Ви делате та нар хийж байна уу? Они делай тэд нар хийж байна. За энэ дээр болохоор багш нь байна гэдгийн жишээнүүдийг авсан. Ерөнхийдөө бол стак гэдэг утга явдаг. Тэгэхээр саяны хэлсэн 5 үйл үг дээр бол одоо хийдэг, ойлгодог, ажилдаг мэтчлэнгээр бас тухайн нөхцөл байдлаас хамаарат орчуулж байна. За дасгал 15 буюу цвичины 15. Пришедшите слависев табул зэнахлаас
Жигнэт таке негативны форми. За хүснэгдэх үйл үхэлсийг чангаар уншаарай гэж байна. Тэгээ үүсгэсэн хэлбэрийг нь хэлээрээ. Например гэдэг нь жишээ нь. Делам. За би хийж байна гэсэн бол не делам. За би хийхгүй байна гэх мэтлэн хэлэх нэ. За багш нь хүснэгт байгаа 3 үйл үнээс нэгийг сонгоод хийж үзүүлээ. За разумнет гэдэг үгийг авъя. За үүсгэсэн хэлбэр гэхээр не разумим би ойлгохгүй байна. Не разумиш чи ойлгохгүй байна уу? Не разуми тэр эмэгтэй тэр эрэгтэй ойлгохгүй байна. Не разумимэ бид ойлгохгүй байна. Ви разумите тэд ойлгохгүй байна. Они разуми эсвэл разумнеи тэд ойлгохгүй байна гэх мэтлэнгээр за диалат, працават гэдэг үйл өгнүүдийг та бүхэн минь хэлээд сураарай. За гэрийн даалгавартайгаа танилццгаая. Өнөөдрийн хичээл дээр үзсэн шинэ үгсээ шинэ үгийн дэвтэртээ буулган цээжлээрэй. За томруулдаг шилтэй хэсэг буюу дөрмийн хэсгээ одоо энэ дэр байгаа хүснэгтийн дагуу өөртөө ойлгомжтойгоор төгсгөлийг нь одоо улаан балаарч гэдэг юм уу тодруулагчаар ч юм уу тодруулаад ингээд өөртөө зэгцтэйгээр бичиж аваад нүдлэн тогтоогоорой. Ингээд өнөөдрийн хичээлдээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.